Нэрхэнд үзэгчтэй Монголын кикбокс тулаан спорттой холбоо таны мэд төлөвлөгөөс хамтран бэлтгэдэг файтинг спорт хөтөлбөрийн 193 дахь дугаар үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар мэрэгжлийн кикбоксчдын шилдэг тулаануудаас үзэгч та бүхэнтэй хүргэх болно. Ингээд тулааны спорт сонирхч хүүхд залуучуудыг дэлгэцэнд ойртон цохой хүрье. Азийн хоёр тамирчин байгаа. Солонгосын Чахи Чон, за Японы тамирчин Кид Ямамато гэж энэ хоёрын хооронд болно. За Кид Ямаматог бол Монголын үзэгч сайн мэдэх ба. Сүүлд одоо бас Монголын одоо тамирчин наран дунгуулгыг бас ялж одоо ингэж бас үзэгчдийн манай ялангуяа Монголын одоо тулааны спорт сонирхчдын үзэгчдийн таньж болж исэн нэм тамирчин Кид Ямамато гэж энэ тамирчин гарч ирж байна. Лавсын Кеоны төрөлтөө анхдагчдын нэг байгаа. Тогтмол олон жил одоо. За яг одоо Кеоны дүрмээр иш бас энэ файтингийн дүрм гэж байдаг одоо барилддаг. Одоо унгаадаг, өчтдөг тийм ээ бүхний энэ төрөлтөө бас ихтүүлэх үү. Энэ төрөлтөөс Монголын тамирчин бас ялж ирсэн. Ийм тамирчин байгаа. За Солонгосын тамирчин Чон гэж энэ тамирчин сүүлд одоо бас энэ Кеон гарч ирж байгаа. За мөн адил одоо Таиландын эртний одоо стил Таиландын одоо боксинг тамирчин Таиландын монголчийн зүйлийг зүүцэлж хийж байгаа Чахи Чон гэж. Ер нь Таиландын ихэнх одоо тамирчид бол энэ Солонгосын ихэнх сайн тамирчид Солонгосын хан гэж энэ жинээс одоо төрж байгаа. Ийм одоо хэмжэлтэй юм байлээ. За это мамасо. За тэгээ солонгосууд бол яг сүүлийн энэ эх орондоо энэ K1 Max Grand Prix тэмцээний уламжлал зохиодог болсон шүү дээ. Цуврал одоо энэ тэмцээний нэг цувралын Сөүл зохиодог болсон байгаа. Сөүл Max, Сөүл Grand Prix гэж. Одоо Max нь болохоор дунд чин зохиогддог 70 кг. За Grand Prix нь бол хүнд чиндээ зохиогддог. Хоёуланг нь одоо цувралын тэмцээний Сөүл зохиогддог уламжлал болсон байна. Тэгээ энэ чанараараа яг энийг яагаад зохиож юм бэ? Бас нэг тамирчтай бас сайжруулах тийм ээ. Дийн ур чадварыг хөөсний бодлого байна л дээ. Тэгээ сүүлд бас солонгосын тамирчид бас муугод ур чадвартай болсон харагддаг. Тэгээ ер нь спортын аль ч төрөлд бас өмнө солонгосууд бас Азтай бол хүчтэй байдаг. За Кид Ямамато бол энэ хүүхэнгийн бэлэгтэй тулж байгаа бол солонгосын тамирчин Чон улаан хонгийн одоо бэлэгтэй тулж байгаа. Тэгээд K1 World Max бол зөвхөн нэг жим зохиогддог байсан 2000 онд 70 кг. За энэ жилээс бас нэг 63 кг-ыг бас нэмж байгаа. 2010 оноос хойш. Тэгээ одоо 2010 онд бас ер нь юунаас цааш бас энэ 63 бас Монголын тамирчид орж толдох боломжтой байгаа. Энэ талаар бас энэ K1-ы корпорацтай K1-ы одоо том хөөе хөвшил бий корпорац энэ төл яд тохирч байгаа зүйлүүд бол Монголд тал бий. Ямаматогийн тэрэн хэлж байгаа. Сайхан давхар хоёр ч удаа. Сая солонгосын тамирчийг ухтуулаад зүүн гарын хажуугийн цохилтоор Ямаматог хүнд байдалд орууллаа, хүн цохилтонд орууллаа. Тэгээд ингээд 8 тоолоод басахгүй бол одоо за энэ үнэхээр хүнд авчээ. Яг хүний өөдөө гэсэн гэж ухтуулсан цохилтонд орно гэдэг бол сая бол ухтуулсан цохилтгүй хөвчлээ шүү дээ. Өөрөө одоо тоглоонд оногдож явж байгаа ухтуулна гэдэг ийм аюултай байдаг. Хоёр одоо ингээд талаас ингээд мөргөлдөж тесрэлт үүснэ гэдэг бол одоо нэг хөө цогсносоо илүү гартай байдаг. Сая бол яг өөрөө гүгөд ороод ирэхэд ухтуулаад ингээд хүн цохилт зүүн гарын хажуу байсан. Хүчтэй болчлоо. Уг нь бол Ямамато одоо дамгаалж ингэж явсан. За тэгээ солонгосын тамирчин бол гоё ялалт байгууллаа. Тулааны 1-р үеийн 1-р минут Японы тамирчин Кид Ямаматог зүүн гарын хажуугийн цогцолтоор одоо хүн цогцолтонд оруулж хүчтэй хингийн дамгаа байсан. Ямамато хүнд авчээ.
энэ дээр одоо шууд тарагдана. Уг нь Ямамото дандаа урдгаар хайж байгаа их оновчтой онж авсан. Хаад 100 хаад урдгаар хайж зан гихт нот сая эзэрсэн юм а урдгаар татсан. Одоо урдгаар мөнгөнд татсан. Хойдгаар дороос урдгаар хажууд татсан. Хоёр хөлбөрийг гоё болсон байна. Урдгарт нь оногдож байгаа. Хойдгаар дороос татаад урдгаар хажууд татсан. Яг ирүүн таарсан да. Өөрөө нөгөө зүтгэж ингэж явсан болохоор хутуулсан болохоор яг хүчтэй таарсан. Ямар ч боломж олдсонгүй. Ингээд дороос одоо хажуу яг ирүүн таарсан. Сулхаан гоё шийдсэн дээ. Яг таарч. Сул зохилт гэдэг чинь аюултай. Маш хурдтай сулхаа болсон. За ингээд одоо K1 Max